За түр залбирцгаая. Сансрогторгои түмэн бодисыг бүтээж хүн төрлөختний түүхийг захирдаг ариун бидний бурхан аав минь. Ял шийтгэлийг авахаас өөр аргагүй байсан биднийг та өрөвдөж эзэн Есүс Христийн үнэтэй цусаар бидний гэм нүглийн хөлсийг мөнхөд төлж ямар ч гавьяа зүтгэл үнгүүгээр Бурхны хүүхэд болгож өгсөнд үнэхээр их баярлалаа. Бидний оронд үхэж дахин амилсан Есүсийн гавьяа зүтгэл байгаагүй бол бид бүгд сүрхээс өөр аргагүй байсан билээ. Энэ агуу нэгүсэл хайранд тань талархаж байна. Өнөөдөр энэ цагт эзний өмнө хамтдаа цугласан билээ. Эзэн ариун сүнс та бидний дотор ажиллаж Бурхны үгээр бидний сэтгэлийг сэрээж өгч бидний алхааг үгэн дээрээ бат тогтоож өгнө үү? Амьд оршигч Бурхны үгээр бидний сэтгэлийг та гэрэлтүүлж өгч бид юуны төлөө амьдрах ёстойг бидэнд мэдүүлж өгөөсэй гэж гуйж байна. Одоо Испанд сайн мэдээний аянд явсан байгаа Иохан пастор болон хамт байгаа хүмүүс болгонтой та хамт байж өгөөд эрүүл мэндийг нь хамгаалан өгч аюул осолгүйгээр сайн мэдээний аянаа дуусгаад ирэхэд та туслаарай. Тэгээд улсын сайн мэдээ, энэ дэлхийн сайн мэдээ эзэн таныг ирэх өдөр хүртэл амжилттай байхад та тусалж өгч олон хүмүүсийг эзэн тань руу удирдах эзний өмнө зогсоход та ажиллаж өгч бид бүгдийг эрхмээр хэрэглээрэй. Айл гэр бүл бүртээ эзэн та хамт байж хамгаалж эзний өгдөг хүч чадлаар бүхий л хүнд бэрхийг даван туулж эзний алдрын төлөө амьдрахад нь та туслаарай. Өнөөдрийн бүхий л цагийг эзэн ариун сүнс та хамт байж өгч тусалж өгөөсөө хэмээн хүсэж бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.
За Библийн Исая 28 дугаар бүлгийг хайж олъё. 28 дугаар бүлгийн 9 дугаар ишлэл. Исая 28-ийн 9. Тэр хүнд мэдлэг заах юм, тэр хүнд сургаал ойлгуулах юм. Сүүнээс гарсан хүүхдүүд үү, хөхнөөсөө салсан нялхас дуу. Тушаал дээр тушаал, тушаал дээр тушаал, журам дээр журам, журам дээр журам. Энд жаахан, тэнд жаахан гэх юм хэмээдэг. 12-13-ыг хамт уншийе. Тэр тэдэнд энд амралт байна. Эцэж туйлдагсдад амралтыг өгөхдөн энд тайван байна гэсэн боловч тэд сонсохгүй байсан. Тиймээс тэдэнд айлдах эзний үг нь тушаал дээр тушаал, тушаал дээр тушаал, журам дээр журам, журам дээр журам. Энд жаахан, тэнд жаахан байна. Ингэснээр тэд явж гэдргээ савж хэмэхрээд өрхөнд орж баригдах болно. Энэ үртэл байна. За бүгдээрээ мэдэж байгаачлан Иохан пастор одоо Испани сайн мэдээнд явсан байгаа. Оронд нь би гарч ирлээ. Өнөөдөр ямар өдөр болохыг мэдж байгаа үстэй? Ямар өдөр вэ? Зарим хүн эзний өдөр гэж байгаа. Мэдээж эзний өдөр. Эзний өдөр бас амиллын баяр байгаа. 2000 жилийн өмнө Есүс Израилийн газар нутагт ирж 3.5 жилийн турш ажил үйлсээ гүйцэтгээд загалмай дээр үхээд 3 хоногийн дараа дахин амьсан. Есүс үхэж дахин амьснаар аврал гүйцэлдсэн байгаа. Тиймээс өнөөдөр Исая 28 дугаар бүлгээр дамжуулан Есүсийн үхэл болон дахин амьлалаар бидэнд өгөгдсөн зүйлс маш их байгаа. Энд Исая 28 дээр амралт гэдэг үг бас тайван байдал гэдэг үг гарч байгаа. Үүний талаар хамтдаа суралцах юм бол Есүс үхэж дахин амьснаар бид бүгдэд жинхэнэ амралтыг өгсөн, бид бүхэнд тайвширлыг, сэргэлтийг өгсөн тухай илүү баттай мэдэх болов уу гэж бодож байна. Эхлээд энд Исая 28-ийн 9 дээрээс харъя. Энэ үг бол Израиль завхарлын замаар явхад хэлсэн үг байгаа. Израиль Бурхны сонгогдсон ард түмэн байсан боловч тэд үргэлжлүүлэн буруу замаар явсан байна. Тиймээс Бурхан тэдэнд олон иш үзүүлэгчдийг илгээж үргэлжлүүлэн Бурхан үгээ айлдаад байхад хүртэл тэд сонсоогүй байх нэ. Тиймээс энд ёстэр тэр гэж хэлж байна. Энд тэр гэж байгаа нь Бурханы иш үзүүлэгчд байх нь тэр Бурханы илгээсэн иш үзүүлэгч байх нь тэр буюу иш үзүүлэгч мэдлэгийг хүнд заах вэ? Тэр хүнд сургаал ойлгуулах юм. Сүүнээс гарсан хүүхдүүд үү? Хөхнөөсөө салсан нялхас дуу. Хөхнөөсөө салсан гэж байгаа нь балчир жоохон хүүхдийг хэлж байгаа. Гинэн цагаан хүүхдэд ухааруулах уу гэж байгаа. Ягаад вэ гэвэл түүний араас 10 дугаар ишлэл дээр тушаал дээр тушаал, тушаал дээр тушаал. Уг нь нэг хэлсэн бол ойлгондоо. Гэтэл тушаал дээр дахиж тушаагаад л үгэлж байгаа юм шиг тушаал дээр тушаал давтан тушааж байна. Журам дээр журам, журам дээр журам. Заавар журам өгөөдөл дахиад заавар журам өгөөдөл, заавар журам өгөөдөл нэг юма давтан хилээд байхаар одоо дургуун хурж байгаа хэн. Тиймээс журам дээр журам, энд жаахан, тэнд жаахан гэх юм хэмээдэг. Библийн энд ч жаахан, тэнд ч жаахан Израильчууд үгэнд орохгүй байгаа учраас Израилийг эргүүлэхийн тулд Бурхны үг энд тэндгүй
үргэлж давталттайгаар гарч байгаа гэсэн үг байна. За гэтэл уг нь сонссон бол болох байсан гэтэл сонсоогүй 12 дээр тэр тэдэнд Израилийн ард түмэнд хэлэхдээ энд амралт байна. Эцэж туйлдагсдад амралтыг өгөх түн энд тайван байна гэсэн боловч тэд сонсохгүй байсан. Иш үзүүлэгч очоод тэнд заавар өгсөн, журам өгсөн, давтан тэгж заавар журам өгж байхад тэд сонсож дуулууртай байсан бол энд амралт байна, энд тайван байна. Бурхны үгэнд чих тавиад сайн сонсож хүлээж авсан бол та нарт жинхэнэ амралт өгөгдөх байсан. Сүнсний амралт болон тайвшрал байх болно. Гэтэл тэд тэгээгүй байна. Амралт болон энэ тайвшралыг олж авсан хүн яах ёстой вэ? Энд гарч байгаачлан эцэж туйлдагсдад амралтыг өгөх түн. Энэ дэлхий дээр үнэхээр өрөвдөлтөө хүмүүс олон байгаа. Ядарч, туйлдаж, цуцаж, гимнүглийн ачааг үүрсэн, эцэж туйлдсан, ядарч цуцсан, зовж шаналж байгаа хүмүүс олон байгаа. Амралтыг олж авсан хүн, эзний өгдөг тэр сэргэлт тайвшралыг олж авсан хүнд эцэж туйлдсан хүмүүс харагддаг. Тэдэнд өөрийнхөө хүлээж авсан амралт болон тайвшралыг өгч чадна. Тэгэх ёстой байсан гэтэл үгийг тэд сонсоогүй гэж байгаа хэн. Тиймээс 13 дээр. Тиймээс тэдэнд айлдах эзний үг нь тушаал дээр тушаал, тушаал дээр тушаал, журам дээр журам, журам дээр журам. Энд жаахан, тэнд жаахан байна. Бурхан байнга тэдэнд хэлж байна гэж байгаа хэн. Байнга хэлээд байхад хүртэл уг нь сонссон бол тэдэнд амралт өгөгдөж, тэдэнд тайвшрал, сэргэлт ирэх байсан. Сонсохгүй бол яах вэ? Сонсохгүй бол ингэснээр тэд явж, гэдргээ савж, хэмхрээд өрхөнд орж баригдах болно. Тэд унаж сүрэх болно. Ингэж хэлж байгаа хэн. Тэгэхээр ийм товчхон агуулга гарч байна. Өнөөдөр энэ талаар бодож үзье. Энэ Библийн сургаалын онцлог бол давтагддаг гэдгийг энэ үндсэн үгээр дамжуулаад мэдэж авах боломжтой. Давтагддаг энэ зүйл нь Библийн онцлог байна. Давтагдан хэлж байгаа энэ үгийг сонсож хүлээж авбал сайн. Гэтэл үүнээс татгалзаж байгаа хүнд аимшигтай уур хилэн өгөгднө гэдгийг энд хэлж байгаа хэн. Гэтэл энэ давтагдсан сургаалыг үнэхээр хүлээж авж байгаа хүнд үндсэндээ хоёр зүйл өгөгднө. Тэр нь юу вэ? Амралт болон тайвшрал гэж байгаа хэн. Амралт болон тайвшрал, сэргэлт өгөгдөн. Амралт болон тайвшралыг олсон хүн, олж авсан хүн яах вэ? Эцэж туйлдсан хүн харагдан тэдэнд. Эцэж туйлдсан хүмүүс өөрийнхөө хүлээж авсан амралт болон тайвшрал, сэргэлтийг таниулж мэдүүлж тэднийг аварч, тэднийг босгон байгуулах ажлыг хийх болно гэж байгаа хэн. За ийм товчхон агуулгаар дамжуулан эдгээр зүйлийг бодож үзье. Эхлээд 9 дээр тэр хүнд мэдлэг заах юм, тэр хүнд сургаал ойлгуулах юм, сүүнээс гарсан хүүхдэд хөхнөөсөө салсан ялхас дуу. За тэгэхээр их амархан ярьсан, амархан агуулга гэсэн үг байна. Хөхнөөсөө салсан ялхас дуу гэж байгаа нь гинэн цагаахан хүүхдүүд хүртэл ойлгох хэмжээний үнэхэрийн амархан ярьсан гэж байгаа хэн. Энэ Библийг шал дими их төвөгтөө эдрэтэй болгож ярьдаг хүмүүс байгаа. За би ч бас хатгагдаж байна л да. Угаасаа нэг ойлгомжтой амархан болж өгдөггүй. Би уг нь амархан ярих гэж хичээдэг. Гэхдээ амархан ярих нь дээрээ гэж хэлж байгаа. Хүүхэд хүртэл ойлгож сонсох хэмжээнд амархан ярих нь сайн зүйл байна. Библиэлд хүмүүс бүр ойлгож сонсохгүй байгаа учраас Библиэлд зүйрлэлж ашиглаад л тэгээ бодит жишээ хүртэл татаад л ингэж байгаа шалтгаан нь хинч бай ойлгож сонсохын төлөө байгаа. Энд хөхнөөсөө салсан ялхас дуу балчир хүүхэд гэсэн үг байна. Энгийн амархан ойлгомжтой юм ярьж байна гэсэн үг. Бурхан бүх хүнийг аврагдаасаа гэж хүсдэг учраас
хариуг нь маш амархан болгочихсон байгаа. Бид нар Библийн семинар сонсох юм бол энийг сонсоод яагаад аврагддаггүй байна гэсэн бодол төрдөг тийм ээ. Эзэн загалмай дээр үхээд гүйцээгээд өгчихсөн үүнийг хүлээж авахд л болох байтал тиймээс Есүс Матай 18 дээр хүүхдийг зогсоож байгаад хэлдэг. Та нар өөрчлөгдөж хүүхдүүдтэй адил болохгүй бол Тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй. Яагаад хүүхдүүдтэй адил болохгүй бол Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэсэн бэ? Хариу нь амархан байхгүй юу? Эзний бэлдсэн бэлгийг хүлээгээд авахд л болно. Энд хуучин гэрээний үед ч бас хөхнөөсөө салсан нялхас хэлсэн гэж байгаа. Мэддэг юмыг нь байн л хэлж байгаа хан. Тиймээс энд хэлж байна. Тушаал дээр тушаал, тушаал дээр тушаал, журам дээр журам, журам дээр журам. За тэгэхээр заавар журам өгөөд л тушаагаад л давтан давтаад байна тийм ээ. За би энэ Библийн семинарын 7 хоногийн үгийг 100 удаа сонсоод аврагдсан хүнийг харж исэн. Хэлж илээ. Би семинар 100 удаа сонсоод аврагдсан гэд тэр үед би их гайхаж исэн. Бас өөр тийшээ семинар хийхээр очисон чинь нэг хүн би 200 удаа сонсож аврагдсан гэж байгаа. Гэрчил ярьсныхан дараа би хувьас асуусан. Үнэхээр яг 200 удаа сонсоод аврагдсан уу гэсэн чинь тийм ээ гэж байгаа. 7 хоног сонсох энэ үгийг 200 удаа сонссон гэж байгаа. Тэгэхээр маш их цаг хугацаа зарцуулсан багц. Ямар тааж аврагдсан байгаа нааз юм а тий. Тэгэхээр давтагдсан энэ агуулгыг ухаарсан байгаа нь аз юм а. Ухаараагүй бол балдрах шахсан багц. Энд гарч байгаачлан хуучин гэрээний үеийн иш үзүүлэгчдэж бас давтан тушаагаад заавар журам өгч тэдэнд хэрэгтэй зүйл байгаа учраас хиймэш үтэнд мөргөхгүй байх шалтгаан юу вэ гэдгийг хэлэхийн тулд Библийн энд ч шүтэнд бүү мөрг, Библийн тэнд ч шүтэнд бүү мөрг гэж хэлж байгаа. Хүнийг давтан хэлдэг гэж байгаа хан. Бид энэ сайн мэдээг ухаарч чадахгүй байх үегээд сайн мэдээг ухаараагүй хүмүүс Библийн энэ тэндээс Есүсийн цус гим нүгэл уучлсан гэх агуулга олон байгаа учраас Библийн эндээс ч гаргаж ирээл тэндээс ч гаргаж ирээл эзэн уучлж өгсөн гэдгийг баттаа ухааруулахын тулд хичээдэг тийм ээ. Гимтэн гэдгээ ухаараагүй хүмүүст бол хүндрэлтэн гим нүгэлтэн гэдгийг ухааруулах үг олон байгаа учраас түүнийг нь бас энэ тэндээс гаргаж ирээл давтан хэлдэг. Энэ бол хэвийн зүйл гэж байгаа хан. Тэгж явдаг бахан. Тиймээс хуучин гэрээний үед ч бас тэгж исэн. Шинэ гэрээний үед ч бас адилхан бахан. Паулийн Захидлуудын номыг уншаад үзэх юм бол адилхан агуулга давтагдан их гардаг байгаа. Энэ давтах үйлдэл нь өөрөө маш сайн гэдгийг мэдэх боломжтой байна. Тиймээс сонсож тэр үгийг өөртөө хүлээж авч дуулууртай байхыг сонгох хүртэл давтах нь мэргүй хаан бахан тийм ээ. Библийн Филиппой 3-аас харцгаая. Филиппой 3 1 Эцэст нь ах дүүс минь эзэн дотор баярал та нарт өнөөл зүйлээ бичгэн надад төвөгтэй биш бөгөөд харин та нарт хамгаалалт болно. Илч Паул хэлж байна. Эцэст нь ах дүүс минь эзэн дотор баярал. Та нарт өнөөл зүйлээ бичгэн надад төвөгтэй биш. Та нарт хамгаалалт болно. Нэг хүн чуулганд итгэлээр амьдарч байгаа чуулганаасаа холдоод тэгээд олон жилийн дараа дахиад чуулгандаа эргэж ирсэн байна. Эргэж ирээд үг сонсож хагаад дээр үхтэйгээ яг адилхан байна штэ. Дээр үед сонсож байсныг дахиад хэлж гин гинэ. Дахиад хэлнэ штэ, адилхан байгаа. Өөрчлөгдөж болохгүй үсттэй. Энд дандаа адилхан юм а ярих юм а. За тэр нь үнэхээр сайн зүйл байна. Адилхан юм а хэлэх нь өөрчлөгдөөгүй гэдгийг нотлогоо шүү дээ. Энд 2 дугаар Петр 1-ээс харъя. 2 дугаар Петр 1.
2-р Петр 1:12 Хэдийгээр та нар эдгээр зүйлсийг мэддэг бөгөөд эдүүгээ өөрсдийн чинь дотор байгаа үнэнд бат тогтвортой байдаг ч би та нарт эдгээрийг ямагт сануулж байх болно. Хэдийгээр та нар эдгээр зүйлсийг мэддэг, Илч Петрийн хэлж байгаа зүйлийг хэдийнэ мэддэг, үнэнд бат тогтвортой байдаг ч би та нарт эдгээрийг ямагт сануулж байх болно. Тэгэхээр яс маханд шингэтэл давтагдах шаардлагатай хэлж байгаа хэн ямагт сануулж байх болно. Юуда 1:5 дээр хэдийгээр та нар энэ бүхнийг мэддэг ч гэсэн би одоо та нарт дахин сануулахыг хүсэж байна. Бид аврагдах үед анхнаасаа сонсон зүйлийг эцсээ хүртэл дотроо байлгавал түүнийг л жинхэнэ ёроол дундах ёроол гинэ. Иохан 1-р Иохан 2-оос харъя. 1-р Иохан 2-ын 24 хамт уншийе. Эхнээсээ сонсон зүйл чинь та нарын дотор байвал та нар мөн хүүгийн болоод эцгийн дотор байх болно. Эхнээсээ сонсон зүйл чинь та нарын дотор байг. Эхнээсээ сонсон зүйл нь юу вэ? 3:23-ыг хамт уншийе. 3:23 хамт уншийе. Бид түүний хүү Есүс Христийн нэрт итгэж бидэнд тушаасан ёсоор бие хайрлах нь түүний тушаал юм. Эхнээсээ сонсон зүйл нь энэ бахна. Бид түүний хүү Есүс Христийн нэрт итгэж. Тэгэхээр Есүст итгэж баттай аврагдах бахна. Тэгээд бидэнд тушаасан ёсоор бие хайрлах. Энэ нь эхнээсээ сонсон зүйл бахна, тиймээс эхнээсээ сонсон зүйл чинь та нарын дотор байг. Эхнээсээ сонсон зүйл чинь та нарын дотор байвал та нар мөн хүүгийн болоод эцгийн дотор байх болно. Тэгэхээр чухал зүйл бол байнга давтагдах ёстой байна. Яагаад хүн амархан мартдаг. Тэгээд чухал үннийг давтах ёстой. Давтаж тэгээд сэтгэлд суух ёстой байна. Бид толгоогоороо мэдээд зогсохгүй энэ сэтгэлдээ суулгаж биеэр ухаарч өөрийн бодит зүйл болгох ёстой байна. Тиймээс бид бүхэн эзний нэгүслэр аврагдсан хүмүүс бие хайрлах явцад энэ сайн мэдээ үргэлжлүүлэн тараагдаж байгаад эзэнтэй уулзвал тэгвэл тэр бол хамгийн ёроолт амьдрал гэж хэлж болно. Исая 28 ингэж давтагдсан сургаалыг өчүүхэн зүйл гэж үзэн түүнийг балчир хүүхдийн зүйл мэт бодож хүлээж авахгүй байгаа нь тийм хүний амьдрал өрөвдөлтөй болно. Исая 28-ыг дахиад харъя. 28:13 Тиймээс тэдэнд айлдах эзний үг нь тушаал дээр тушаал, журам дээр журам, журам дээр журам. Энд жаахан, тэнд жаахан байна. Байн ингэж хэлж байгаах нь. Гэтэл хүлээж авбал уг нь сайн, хүлээж авахгүй бол яах вэ? Тэд явж байгаа юм шиг харагдаж байгаад яах вэ? Гэдргээ савж эцэст нь яах вэ? Унаж сүрэх бахна. Буруу нь бол хугарна шүү дээ. Хэмхрээд өрхөнд орж баригдах болно. Унах болно гэдгийг хэлж байна. Аврагдсны дараа ч бас адилхан байгаа. Аврагдсны дараа үг унших юм бол эзний байнга анхааруулж зааж хэлдэг зүйлүүд байгаа. Иргэх юм бол уг нь сайн.
Гэтэл эцсээ хүртэл өөрийн заммаар явж байгаа хүн эцэст нь унаж сүрэх бахна. Библи ялах уу? Миний бодол ялах уу? Библи шууд ялна шүү дээ. Библийн баттай үгтэй сүргэлдвэл тэр хүн өндөр уултай мөргөлдөж байгаа хүнтэй яг адилхан байна. Библиэс нэг зураас тэнгэр газартаа зөөрлөгдөж байгаа. Бурхны зөвхт үг өндөр уултай адил учраас тиймээс Бурхны үгтэй сүргэлдэх юм бол тэр хүн том хадыг өөрийн толгоогоор мөргөж авч байгаа хүнтэй яг адилхан байна. Үүнийг яагаад хэлж байгаа вэ гэвэл Исая 28 дугаар бүлэг бол Есүсийн талаар хэлж байгаа үг. 16 дугаар ишлэлийг харъя. 16 дээр тиймээс эзэн бурхан үзэгтэн би Сионд нэгэн чулууг шалгагдсан үнэт бат суйрлуулсан суурийн булангийн чулууг тавина. Түүнд итгэгч нь үл тэвдэн. Эзэн бурхан үзэгтэн би Сионд нэгэн чулууг тавина. Хоёр чулуу биш, нэгэн чулуу гэж байгааз. Энэ нэг чулуу гэдэг нь хэн бэ? Есүс байна. Нэг чулуу гэж байгаа нь Есүс бол цорын ганц аврагч гэдгийг хэлж байгаа. Суурийн булангийн чулууг Сионд тавина. Энэ Библийн суур бол Есүс, бидний амьдралын суур бол Есүс байгаа. Шалгагдсан чулуу Есүс бол сорилтоор дамжиж гарч ирсэн. Тиймээс Матай 4 дээр Есүс үйл ажиллагаа эхлүүлэхдээ диаволд соригдсон байгаа. Есүс бичигдсэн байдаг гэх үгээр сорилтуудыг ялсан байгаа. Сорилтод тэнцсэн Есүс аврагч гэдгээ баталсан бахан. Сорилтод тэнцсэн чулуу, шалгагдсан чулуу, бас үнэт чулуу. Тэгэхээр Есүс бол эрдэнсийн дундах эрдний чулуу бахан. Тиймээс Хаггай номон дээр Есүсийг бүх үндэстний эд баялаг гэсэн байгаа. Бүх үндэстний энэ дэлхийд ирэх бүх үндэстний үнэт эрдэн бол Есүс бахан. Эрдний чулуу. Тэгээд бат суйрлуулсан суурийн чулуу. Үнэхээр бат учраас бутлах боломжгүй бахан. Түүнийг тиймээс энд түүнд итгэгч нь эхлээд итэг гэдгийг хэлж байгаа. Түүнд итгэгч нь үл тэвдэн. Энэ ямар үг вэ? Үүнийг ойлгохын тулд эхлээд энэ Библийн ишлэл шинэ гэрэн дээр дурдгдсныг харцгаая. 1-р Петр 2 1-р Петр 2 дурд байна. Эзэн рүү ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч харин Бурхны өмнө сонгогдсон үнэт амьд чулуу билээ. Иймд амьд чулуу мэт болсон та нарч бас Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдаж байна. Энэ нь бичвэрт харагтун сонгогдсон булангийн үнэт чулууг би Сионд тавина. Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй гэсэн байдаг. Тиймээс итгэгч та нарт энэ нь үнэтэй юм. Харин үл итгэгчдэд барилгачдын голсон чулуу нь булангийн чулуу болов. Мөн бүдрүүлгийн чулуу тэглэх хад болсон юм. Тэд үгэнд дуулуургүй байдгаас болж бүдэрдэг бөгөөд энэ нь тэдэнд тогтоогдсон аж. Энд хүмүүст гологдсон боловч Есүс 2000 жилийн өмнө Израилийн нутагт ирсэн. Гэтэл дийлэн хүмүүс яасан бэ? Есүсийг хайсан байгаа. Гологдсон бахан хүмүүст гологдсон боловч харин Бурхны өмнө сонгогдсон үнэт амьд чулуу мэт болсон та нарч бас Есүс Христээр дамжуулан сүнслэг байшин болон баригдаж байна. Тиймээс Есүст баттай итгэх үед үхмэл чулуу байсан бид амьд чулуу болдог бахан. Тиймээс 6 дээр энэ нь бичвэрт
Исая 28 дээр бичигдсэний дагуу үзэгтэн би Сионд нэгэн чулууг шалгагдсан үнэт бат суйрлуулсан суурийн болонгийн чулууг тавина. Түүнд итгэгч нь үл твдэн. Итгэгч нь яана гэсэн бэ? Ичгүүрт орохгүй. Өөрчилж хэлэх юм бол Есүст итгэж аврагдах ёстой. Аврагдахгүй хүн яах вэ? Тэд өрхөнд орж баригдан хэмхэрч хугарах болно. Бас итгэхгүй бол яах вэ? Итгэгч хүн нь ичгүүрт орохгүй, харин үл итгэгч нь ичгүүрт орно. Ичгүүрт орохдоо ямар ичгүүр болоо? Мөнхийн ичгүүр гэж тодорхой хэлсэн байгаа. Даниэл 12-оос харцгаая. Даниэл 12. Ароирын 2. Газар шороонд нойрсогч олон хүн сэрж, зарим нь мөнх ам руу, бусд нь гутамшиг ба мөнхийн жигшил рүү явна. Энд газар шороонд нойрсогч олон хүн сэрж, зарим нь мөнх ам руу. Тэгэхээр амийн амьлалд оролцох хүн байна. Бас бусд нь гутамшиг ба мөнхийн жигшил рүү явна. Энд жигшил рүү явна гэж байна. Мөнхийн жигшил рүү явна гэж байгааз. Адам, Ева гим нүгэл хийхээс өмнө нүцгэн байсан ч ичдэггүй байсан. Энэ ичгүүр гэдэг зүйл гим нүглээс болж орж ирсэн. Тиймээс Есүсийн цусаар гим нүглээ халахлуулахгүй бол тэр хүн амьд оршигч Бурхны өмнө өөрийнх нь хийсэн гим нүгэл бүгд нүм нүцгэн байгаа мэт ил байгаа. Тэгээд мөс чанар нь байн мөс чанар нь хатгах үед гим нүглийг ичих зүйл гэж мэддэг. Харин мөс чанар нь хатуурах юм бол ичих зүйлийг ичих зүйлээр мэддэггүй байна. Гэтэл Бурхны шүүлтийн өмнө очоод шүүгдээ там руу хаягдахад энэ гим нүгэл ямар ичмээр зүйл байсныг маш тод мэдрэх тэр дүр төрхтэйгээр мөнхийн ертөнцид орно. Тиймээс мөнхийн жигшил рүү явна гэж байгаа. Тэгэхээр энэ гим нүгэл ямар ичмээр зүйл вэ гэдэг нь мөнхийн мөнхөд үргэлж байх тэр ичхүүрийг амснаа гэж байгаа хэн. Үл итгэгч нь мөнхийн жигшил рүү явна. Тэгээд аврагдаагүй хүн, аврагдсан хүн дахин амьлах үед үр цэцэг болдог шиг, үт авгалтай эрвэхий болдог шиг сүр жавхлант биетэй болно. Аврагдаагүй хүн бол үзэшгүй муухай биеэр дахин амьлна. Жигшмээр муухай биеэр дахин амьлах нь гарцаагүй. Яагаад вэ гэвэл Эхлэл 1 дээрээс харах юм бол Бурхан тэнгэр газрыг бүтээсний дараа харахад юу гэсэн бэ? Нэн сайн болсон гэсэн. Нэн үдсгэлэнтэй байсан гэсэн үг. Бурхан бол үдсгэлэнтэй нэгэн. Гоо үдсгэлэнгийн эсрэг нь үзэшгүй муухай байгаа. Энэ үзэшгүй муухай нь гим нүглийн дараа бий болсон. Тиймээс Бурхан газрыг хараасан чинь жигшим зүйл бий болсон. Могой гарч ирсэн. Могой үдсгэлэнтэй юу? Жигшим үү? Могой хөөхөн гэвэл жоохон сонирн багц. Могой хөөхөн үү? Жом хөөхөн үү? Үгүй үстэй тиймээс. Харанхуйд дуртай тэр өт жигшин байдаг. Нүт авгалтай хөөхөн үгүй. Тиймээс аврагдаагүй хүн дахин амьлахдаа үнэхээр жигшмээр муухай дүр төрхөөр дахин амьлна. Ягаад вэ гэвэл Есүс харагдагстаа надаас зайл, диавол болоод түүний элч нарт бэлтгэсэн мөнх галд ор. Харагдагстаа гэж байгаа нь энэ хараагдсан дүр төрх нь жигшим дүр төрхийг гэлж байгаа. Тиймээс өөрийнх нь дүр төрх үнэхээр жигшим байх учраас түүнээсээ хүртэл ичнэ. Уйман өвчнөд биш байж байгаад уйман өвчнөд бас бол ямар ичмээр ах вэ? Нүүр царайн дээр сонин хачин юм гарч урал ичдэг үстэй. Аврагдаагүй хүн хамгийн ой гутам жигшим дүр төрхөөр өөрийнхөө гим нүглээс ичих тэр мэдрэмжтэйгээр мөнхөд байх учраас энэ ямар аймаар үг вэ?
мөнхийн жигшил рүү орно гэж байгаа. Түүний дараа Исая 28 руу буцъя. 28:16 дээр энд тиймээс эзэн бурхан үзэгтэн би Сионд нэгэн чулууг шалгагдсан үнэт бат суйрлуулсан суурийн булангийн чулууг тавина. Түүнд итгэгч нь үл тэвдэнэ. Итгэх ёстой. Түүнд итгэгч нь үл тэвдэнэ. За сандрах болон тасрах гэдэг үгийн нийлбэр байна. Тэгэхээр үл тэвдэнэ гэж байгаа үг нь яарамгүй байх болно. Балмагдж сандрахгүй гэсэн үг байна. Итгэгч нь сандрахгүй байх болно. Яагаад вэ гэвэл итгэлгүйгээр үхэх юм бол яах вэ? Дуулал 73 дээр гарч байгаачлан гинтийн аймшгаар бүр мөсөн сүйтгэгдэжээ. Итгэлгүйгээр үхсэн хүн айж цочно гэж хэлж байгаа. Үхэх мөчөд яах вэ? Цочрдох нь байна. Яагаад цочролд орох вэ? Яагаад балмагдаж, яагаад тэвдэн вэ? Яах ихээ мэдэхгүй болох байна. Үхсэн чинь үхсний дараа бурхан байгаа байхгүй юу? Үхээ тарсан чинь мөнхийн ертөнц өөрийг нь хүлээж байна. Шүүлт хүлээж байна. Мөнхийн гал хүлээж байх учраас балмагдж, самгардан, тэвдэж яах ихээ мэдэхгүй байдалд орноо. Шүүлтээр орж тэр хүн там руу орох мөчөд ямар их тэвдэх болоо. Тийм зүйл болох болно гэсэн үг байна. Шүүлтийн өмнө зогсоход бид таны нэрээр иш үзүүлж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшгүүдийг үйлдэж байсан босоо биднийг мэдхгүй гэж үү? Би сүмд сайн явсан штэ. Сүмд сайн яв гэсэн үү? Итэг гэсэн үү? Итгэж аврагдахгүй бол тэр мөнхийн ичгүүрт орж тэр тэвдэх болно. Эзнээс тасрах үед ямар их цочрдож, сандарч яах ихээ мэдэхгүй байх болоо. Тиймээс Бурхны тодорхой үгийг хүлээж авахгүй хүн энэ амьдралаар амьдрахад юу байхгүй вэ? Тэр хүнд жинхэнэ амралт гэж байхгүй байна. Тэгээд сүнсний амралт юу вэ гэдгийг мэдэхгүй, сүнсний жинхэнэ тайвшрал болон баяр хөөргийг мэдэхгүй байх байна. Тэгвэл ийм зүйл яагаад бий болсон бэ? Яагаад итгэхгүй байх вэ? Яагаад Бурхны анхааруулгыг сонсоогүй вэ? Исая 28-ыг харах юм бол өөр юмд согтуурч байсан. Исая 28:1 Ефраимын согтуучуудын бардам титэм үржилт хөндийн амандах цуутай гоо үцэглэнгийнх нь гундмал цэцэг болох дарсанд цохигдсон хүмүүс хөөрхийе. Энд Ефраимын согтуучуудын бардам титэм. За энд согтсон гэж гарч байгаа. Боддоор Исая 5 дээрээс харах юм бол сархтад согтуурхаар хойноос нь хөөцөлдөн өглөө эрт босож дарсанд цохиултлаа үдэш болтол байгчд хөөрхийе гэсэн. Боддоор тухайн цаг үед их архи уудаг байсан юм шиг байгаа. Түүгээр зогсохгүй тэд буруу сургаалт тэд согтуурж байсан. Исая 29-өөс харцгаая. Исая 29 9-р ишлэл. Саатагтун хүлээхтун өөрсдийгөө сохолж хараагүй бол тэд дарснаас биш атал согтон сархтаас биш атал гуйвж байна. Учир нь эзэн та нар дээр гүн ойрны сүнсийг цутгаж, иш үзүүлэгчид та нарын нүдийг хааж, үзмэрчид та нарын толгойг бүтээжээ. Энэ бүх үзэгдэл нь та нарт лацдуулсан номын үг мэт болно. Тэд үүнийг номч хүнд өгч, үүнийг уншиж хайрл гэхэд тэр би чадахгүй. Яагаад гэвэл энэ нь лацдуулсан гэж хэлнэ. Дараа нь тэр номыг бичиг мэдхгүй нэгэнд өгч, үүнийг уншиж хайрл гэхэд тэр
би уншиж мэдгүй гэж хариулна. Эзэн энэ ард түмэн амаараа надад ойртон уруулаараа л намайг хүндлөвч зураг сэтгэл нь надаас алс хол байдаг. Хүний заасан тушаалыг дагснараа надаас эмээж байна гэж тэд боддог. Тиймээс үзэгтэн би энэ ард түмний дотор юр бусын гайхамшиг гайхалтай зүйлийг дахин бүтээн. Мэргэдийн мэрэгэн ухаан мөхөж ухаантнуудаас ялгах чадвар нь нууцлагдана гэв. Тэд бодит байдал дээр архих уужсэн затүүгээр зогсохгүй үнэхээр тэдний согтож байсан зүйл бий. Юунд тэд согтож байсан бэ? Энд хэлж байна 13 дээр. Энэ ард түмэн амаараа надад ойртон уруулаараа л намайг хүндлөвч зүрх сэтгэл нь надаас алс хол байдаг. Бурхан сүнс учраас сэтгэл болон сүнсээр хандахгүй бол юу ч ухаарахгүй. Бүх зүрх сэтгэлээрээ хайж байж л ухаарах боломжтой. Хүний заасан тушаалыг дагснараа надаас эмээж байна гэж тэд боддог. Бурхны үгийн сургаалыг авах ёстой байтал хүний заасан тушаалыг тэд сэтгэлээрээ их авсан учраас хүний заасан тушаалд тэд цогцсон байсан учраас Библийг харсан ч нэг их ч ухаарахгүй байгаа юм. Та нарт лацдуулсан номын үг мэт болно. Тэгэхээр ямар нэгэн өөр зүйлд цогтох юм бол давтан хэлсэн ч нэг ч үг дотор нь орохгүй байна. Тиймээс яагаад давтагдсан сургаал энэ сургаалыг хүлээж аваагүй вэ? Тэд ертөнцийн зугаа цэнгэл архимед тийм зүйлд согтсон байсан. Тэгээд бас тэдний сэтгэл бурхнаас хол хөндөй байж бас нэг нь буруу сургаалыг үнэхээр их авч буруу сургаалд согтсон байсан учраас тиймээс ухаарч чадахгүй байгаа юм. Тиймээс Израилийн ард түмэн үнэхээр өрөвдөлтөй байдалд ордог. Тэгээд тэд хэлэхдээ бидэнд өөр хорогдох газар байгаа гэж бодож исэн байна. Харцгаая Исая 28-аас Исая 28-ийн 14. Тиймээс энэ ард түмнийг захирагч Иерусалим дахь шооч ирчүүдээ эзний үгийг сонсогтун. Учир нь та нар бид үхэлтэй гэрээ байгуулж үхэгсдийн оронтой хилэлцээр хийсэн дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө бидэнд хүрэхгүй. Учир нь бид худал хуурмгийг хорогдох газараа болгож зал мэхээр өөрсдийгөө далдалсан гэж хэлсэн. Юу гэсэн үг гэвэл одоо Ассир Израиль руу довтолж орж ирэх гэж байгаа учраас Бурхан тэр аюултай нөхцөл байдлыг зөвшөөрсөн тэднийг эргүүлэхийн тулд байсан. Гэтэл Израильчууд бид хүчрэхэг Египттэй холбоо тогтоосон. Египт бидэнд туслана гэж амласан учраас бид аюулгүй гэд хуурамч итгэл тээж байсан бахан. Ассирийн улмаас Израиль одоо сүрхэд хурж байхад Израильчууд бидэнд Египт гих хорогдох газар байгаа учраас зүгээрээ эзнийг хорогдох газараа болгодгүй өөр зүйлийг хорогдох газараа болгож байна. Тиймээс эцэст нь Израиль шүүгдсэн байгаа. Тиймээс энд Исая 28 дээр давтагдсан сургаалыг үнэхээр хүлээж авч итгэсэн хүн яах вэ? Библиэлд хоёр зүйлийг хэлж байгаа 12 дээр. Тэр тэдэнд энд амралт байна, энд тайван байна. За энд үнэхээр чухал үг гарч байгаа. Энд амралт байна, энд тайван байна. Бурхны иш үзүүлэгчид давтан зааж сургасан энэ сургаалыг тэр чигт нь хүлээж авах юм бол тэр нь үнэхээр энгийн ойлгомжтой сургаал. Итэг гэж байгаа хэн зөвхөн итэг. Энгийн ойлгомжтой сургаалыг хүлээж авах юм бол тэгвэл та нарт юу өгөгдөх вэ? Амралт өгөгдөх болно, амралт. Жинхэнэ амралт юу болохыг мэдэж авах болно. Бидэнд хэрэгтэй зүйл бол амралт байгаа. Библийн Йов 7 дугаар бүлэг дээрээс харах юм бол Йов өөрийн бүх эд хөрөнгөө алдаад 10 хүүхэд нь бүгд үхэж хамаг бие нь өвчилж хэдэн сарын турш зовдөг. Тэгж зовж шаналж байгаа Йовын үнэхээр хүсч байсан зүйл нь юу бол? Энэ зовлон донд байх үед бидэнд үнэхээр
хэрэгтэй зүйл амралт гэдгийг их мэдэрдэг тийм ээ. Энэ өдөр тутмын амьдралд хүртэл амралт хэрэгтэй, сүнсний жинхэнэ амралт бас хэрэгтэй. Энэ амралт бол Библийн үнэхээр чухал сэдв. Йов 7-оос харцгаая. Йов 7 дээр Йов 7 7-гийн 1 газар дэлхий дээр хүнд үүрэгт хүчлэгдэж өдрүүд нь ч хөлсний хүний өдрүүд шиг босуу сүүдрийг хүсэмжлэх боол мэт хөлсөө хүлээдэг хөлсний хүм мэт тиймээс хуурмаг хоосон сарууд надад ноогдож зовлонд шөнүүд надад ноогджээ. Хизээ сэрж босох бол гэж хэвтэхтэй би бодовч урт шөнийн туршид үүр цайтал би эргэж хөрвөн. Би махбод минь өт ба тоосоор хучигдаад арьс минь эвэршиж хагарнам. Миний өдрүүд нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрч найдваргүйгээр төгсгөлдөө ойртон. Энэ үгэн дээр газар дэлхий дээр хүнд үүрэгт хүчлэгдэж газар дэлхий дээр байгаа хүн үнэхээр их хүн түчрийг үүрдэг боддоор бараг бүх үеийнхэн дайн тулааны хүн түчир үеийг туулж өнгөрүүлсэн. Өдрүүд нь ч хөлсний хүний өдрүүд чиг босуу. Энэ хөлсний хүн, хөлсний ажилчин зовдөг. Өдөр бүрийн орлогоор амьдардаг хүн үнэхээр их ядарч цуцдаг учраас хурдан шөнө олоосоо орой олоосоо амархыг хүсдэг. Сүүдрийг хүсэмжлэх боол мэт. Боолоор амьдардаг хүн үнэхээр хэцүү зүйл олон байгаа учраас хурдан сүүдэр тусаасаа шөнө болоосоо амархыг хүсэж байгаа. Хөлсөө хүлээдэг хөлсний хүм мэт. Хөлсний ажилчин өдөржин ажиллаад юу хүлээх вэ? Тэр цалин хөлсөө авахыг хүснэ, хариугаа авахыг хүснэ. Тиймээс хуурмаг хоосон сарууд надад ноогдож, зовлонд шөнүүд надад ноогджээ. Йов хамаг биеийн өвчлсөн зов чаналж байгаа учраас үнэхээр амархыг хүсэж байгаа ахын. Амармаар байна. Хизээ сэрж босох бол гэж хэвтэхтэй би бодовч урт шөнийн туршид үүр цайтал би эргэж хөрвөн. Энэ хүний амьдралаар амьдрахад янз бүрийн шалтгаанаар бидний махан бие, бидний сүнс амралт бидэнд хэрэгтэй байдаг. Есүс яагаад ирсэн бэ? Есүс жинхэнэ амралтыг өгөхийн тулд ирсэн. Еврей 4 дээрээс харах юм бол Бурхан тэнгэр газрыг бүтээгээд бүх ажлаасаа 7 дахь өдөртөө амарчээ гэж гарч байгаа. Амарч байсан гэтэл Адам Ева гим нүгэл хийснээр Бурханы амралтыг эвдсэн. Тиймээс Есүс хэлэхдээ эцэг минь одоо болтол ажилласаар байна, би ч ажиллаж байна. Тиймээс Адам Ева гим нүгэл хийснээс хойш амралт эвдэрсэн учраас Бурхан байнга ажиллаж ирсэн байна. Гэтэл Израилийн ард түмэн Египтэд 430 жил зовж байгаад Мосегийн удирдлагаар Египтээс гарсан. Тэгээд Мосе үхээд Йошуа удирдагч болоод Йошуа Канаан нутгийг эзэлдэг байгаа. Канаан нутгийг амралт гэж хэлсэн байдаг. За гэтэл Йошуа амралтыг өгсөн гэж байгаа. Гэтэл олон жил өнгөрч Бурхан Давидын амаар дамжуулан амралтыг дахин ярьж эхэлсэн. За тэгвэл Йошуа амралтыг өгсөн нь тэр нь жинхэнэ амралт байсан бол олон жилийн дараа Давидаар дамжуулан яагаад дахин амралтыг ярив? Тэгэхээр Йошуа Израильчуудад өгсөн тэр амралт бол сүүдэр амралт, харин жинхэнэ амралт нь тусдаа байгаа. Энэ жинхэнэ амралтыг Давид яагаад ярьсан бэ? Есүс Христээр дамжин жинхэнэ амралт ирэх болно гэдгийг хэлсэн байна. Тиймээс Есүсийн бэлдсэн энэ амралт ийшээ яаж орох вэ? Итгэж аврагдсанаар орно гэж байгаа. Ингэж тайлбарлаж байгаа хан. Нэг хэсгээс харцгаая. Еврей 4. Тиймээс итгэх үед энэ амралт ирдэг байна. Еврей 4. Еврей 4-ийн 7. Тиймээс тэр дахин
нэг өдрийг товлоод удаан хугацааны дараа Давидаар өнөөдөр гэж хэлүүлсэн бөгөөд өнөөдөр та нар түүний дууг сонсвол зүрхээ бүү хатууруул гэсэн ажээ. Хэрв Йошуа тэдэнд амралтыг өгсөн бол түүний дараа Бурхан өөр өдрийн тухай ярихгүй байх байсан. Тэгэхээр Бурханы хүмүүст амралтын өдрийн амралт үлддэг. Тиймээс энд Давид 3 дээр хэлж байгаачлан түүний ажлууд дэлхийн суйраас дууссан хэдий ч түүний би хилэн дотроо миний амралтад тэд эс орно гэж андгайлсан хэмээн айлцsanчлан болж байна. Тэгэхээр Бурхан Давидын амаар дамжуулан миний амралтад тэд эс орноо ингэж хэлсэн. Дуулал номон дээрээс харах юм бол Давид амралтын тухай хэлж байгаа. 5 дээр түүнчлэн миний амралтад тэд эс орно гэсэн байдаг. Яагаад ингэж хэлсэн бэ? Йошуагийн хэлсэн амралт жинхэнэ амралт байсан бол Бурхан Давидаар дамжуулан амралтыг дахиж ярихгүй байх байсан. Тэгэхээр энэ амралт ямар амралт вэ? Энэ нь Есүс Христээр дамжсан амралтыг хэлж байгаа. Тиймээс 9 дээр тэгэхлээр Бурханы хүмүүст амралтын өдрийн амралт үлддэг 10-ыг хамт уншия. Учир нь Бурхан өөрийн ажлаас амарсны адил хэн түүний амралтад орно тэр нь ажлаасаа амарсан юм а. Энд Бурхан өөрийн ажлаас амарсны адил хэн түүний амралтад орно тэр нь ажлаасаа амарсан юм. 2 хүүхэд нь усанд живж байна. Аав нь нэгийг нь эхлээд аварлаа. Тэгвэл аврагдсан хүүхдээ бодвол аав нь сэтгэл амарч болно үсттэй. Харин аврагдаагүй усанд живээд урсаж байгаа хүүхдийнхээ төлөө бол сэтгэл амарч чадахгүй. Харин аврагдсан хүүхдийнхээ хувьд сэтгэл нь аварна. Бурхан өөрийн ажлаас амарсны адил хэн түүний амралтад орно тэр нь ажлаасаа амарсан юм а. Энэ амралтанд орох ёстой. Яаж орох вэ? 3 дээр. Итгэгч бид яах вэ? Тэрхүү амралтад ордог. Тэгэхээр яаж амралтад орох вэ? Тушаал дээр тушаал, журам дээр журам. Энэ заавар журам соргомжийг сонсоод л байвал амралт руу орох арга зам юу вэ? Энэ Есүс булангийн чулуу, энэ Есүс үнтэй бат суйрлуулсан суурийн чулуу учраас итгэгч нь унахгүй. Итгэж байгаа хүн нь ичгүүрт орохгүй. Итгэж байгаа хүн нь тэр амралтад орноо. Амралтад орж амарх нь байна. Тиймээс аврагдах үед үнэхээр амралт өгөгддөг байхan. Тиймээс Есүс ингэж хэлсэн Матай 11 Матай 11-ийн 28 хамт уншия. 11-28 Зүтгэж туйлдсан хүн дачаа өөрсөн бүхий л хүмүүсээ над дээр ир би та нарыг амраая. Есүс бол амралтын өдрийн эзэн байгаа. Зүтгэж туйлдсан хүн зүтгэж туйлддаггүй хүн гэж байхгүй. Бас гмийн хүн дачаа үүрээгүй хүн гэж байхгүй. Зүтгэж туйлдсан хүн дачаа өөрсөн бүхий л хүмүүсээ над дээр ир би та нарыг амраая. Тиймээс Есүс дээр ирж загалмай өөд харах мөчөд яах вэ? ертөнцийн нүглийг зайлуулах Бурхны хургийг харагтун. Есүс бүх ертөнцийн гимнүглийг үүрэх үед миний бүх гимнүглийгч үүрснийг санах үед яах вэ? Ухаарах үед гимнүглийн ачааг тайлж ингэснээр сүнсний амралт ирдэг байна. Тэгээд Есүс түүний араас 29 би зураг сэтгэлдээ дүлгөөн бөгөөд даруу тул буулгыг минь өөрсөд дээрээ авч надаас суралц. Тэгвэл та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэв. Есүс хэлсэн байна. Би зураг сэтгэлдээ дүлгөөн бөгөөд даруу тул буулгыг минь өөрсөд дээрээ авч дүлгөөн ба даруу байдлын буулгыг авч надаас суралц. Тэгвэл сэтгэлдээ амралтыг олох болно. Аврагдсны дараа энэ сэтгэл болон сүнс маань амар тайван баймаар байдаг.
Гэтэл яагаад миний сүнс амарч өгдөггүй вэ? Сэтгэл амардаггүй вэ? Энд хэлж байна. Дүлгөөн бөгөөд даруй байдлын боолгыг ав гэсэн. Тэгэхээр сэтгэл даруй болох тусам сэтгэл амардаг байна. Амарх нь улам хялбар. Харин сэтгэл өндөрт байвал, сэтгэлээ дээдлвэл яах вэ? Амарч чаддаггүй. Сэтгэл өндөрт байвал бусдын сайн явааг үзэж чаддаггүй. Тиймээс сэтгэлээ дорд болговол боддоор үнэхээр сэтгэл амрах боломжтой байна. Аврагдаад энэ сэтгэлээ дорд болгож амьдрах тусам даруй ба дүлгөөн байдлын буулгыг аваад эзнийг дагаж байгаа хүний сэтгэл хүчийг олж авдаг. Энэ өгүүлбэрийг сайн харах ёстой. Буулгыг минь өөрсдөд дээрээ авч надаас суралц. Тэгвэл та нар биедээ амралтыг олох болно гэж уншиж болохгүй тийм ээ. Сэтгэл амарна биеэ хүртэл амраах гэдэж болохгүй. Эзэн ирэх хүртэл бид завгүй байх ёстой тийм ээ. Тиймээс хизээ бие маань амрах вэ? Энэ бие бол эзэн дахин ирэх үед бүрэн амралтад орно тийм ээ. Тиймээс энд Есүс зүтгэж туйлдсан хүнд ачаа уурсан бүхий л хүмүүсээ над дээрээр би та нарыг амраая гэж байгаа энэ. Аврагдах үед өгөгдөх амралтыг хэлж байгаа хэн. Тиймээс энэ аврал өгөгдөх үед ирэх амралт. Энэ амралтыг олж авсан хүн үнэхээр ерөөлтэй. Аврагдаагүй хүн бол сэтгэлд нь юу байхгүй вэ гэвэл сүнс болон сэтгэлд нь жинхэнэ амралт байхгүй байгаа хэрэг байна. Ягаад гим нүглэн шийдвэрлэгдээгүй хүн жинхэнэ амралт тэр хүнд байхгүй. Тиймээс баталгаатай аврагдсан хүний сүнс үнэхээр амралтад орсон хэрэг байна. Тэгвэл Библиэлд хэлэхдээ амралт ба тайвшралыг холбож хэлж байгаа. Дахиад харъя Исая 28. Исая 28 12. Тэр тэдэнд энд амралт байна. Энд тайван байна. За тэгэхээр Есүст итгэж аврагдсан хүн унаж сүрөхгүй, ичүүрт орохгүй, тэгээд бас үхлийг даваад гарсан ч цочирдохгүй, сандрахгүй. Тэгээд энэ дэлхий дээр ч юу өгөгдөх вэ? Амралт өгөгднө. Зөвхөн амралт л өгөгдөх үгүй. Амралттай холбогдож бас энд амралт байна. Энд юу гэсэн байна? Тайван байна. Энэ тайвшрал хэлж байгаа. Аврагдах үед амралт өгөгдөхийн хажуугаар бас тайван байдал ч өгөгддөг байна. Адам Ева Эден цэцэрлэгт амьдрах үед тэнд жинхэнэ амралт байсан бас юу байсан бэ? Тэнд үнэхээр амгалан тайван байдал байсан. Эден цэцэрлэгт 4 мөрөн урсаж байсан. Нэг мөрөн нь Гихом мөрөн гэж байгаа. Задран гарч ирэх, ориглох, цутхан урсах гэсэн утгатай. Эден цэцэрлэгт үнэхээр сэтгэл сэргэм тайван газар байсан. Гим нүгэл хийхээс өмнө жинхэнэ амралт болон тайван байдал байсан газар гим нүглийн үр дүнд амралт норж тайван байдал бас норсон байна. Харин аврагдах үед амралт дээр нэмэгдээд бас юу ирэх вэ? Энэ тайвшрал ирнэ гэдгийг тодорхой хэлсэн байна. Библиэс хайж олъё. Үйлс 3. Үйлс 3. Тиймээс үнэхээр баяр хөөртэй амьдралыг хүрч байвал аврагдах ёстой. Үйлс 3-ын 19. 3-ын 19 хамт уншия. Иймээс гимшицгээ, гимнүглээ үгүй болгохын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг эзний оршихуйгаас ирэх бөгөөд. Иймээс гимшицгээ, гимнүглээ үгүй болгохын тулд эргэцгээ. Тэгвэл үнэхээр гимнүглээ баттай уучлуулан сүнсний амралтыг олж авбал сэргээх цаг эзний оршихуйгаас ирнэ. Тэгэхээр аврагдах үед сэргээх цаг ирэх болно гэж байна. Сэргэнэ гэдэг нь утга нь сэтгэл сэргэх, тайвшрах, санаа амрах, сэтгэл онгойх, уужрах, сэтгэл шинчлэгдэх, баярлах гэсэн утгатай. Тиймээс хүний бүхэл өдөр зовлон шаналлалтай гэж хэлсэн байгаа. Аврагдах үед
тайвшрал, сэтгэл сэргэлт бас ирдэг гэдэг нь ч үнэн байгаа. Тиймээс айдас минь залбирлаар солигдон миний дуу болсон гэх магтан дуу байгаа тийм ээ. Сайн дуулдаг байвал уг нь ганц дуу дуулчих юмсан. Би аврагдахаас өмнө миний хамгийн дуртай байсан дуу амандаа байн айлж явсан дуу. Хашаанд минь байх эмпатийн цэцэг чиний дөрөх гунигтай хаан энэ дуунд их дуртай байсан. Нэгэн үе энэ дуунд их дурлж байсан. Чиний дөрөх гунигтайхан үнэхээр уйтгарлах үедээ энэ дуу байн амандаа илэгдэж байсан. Чиний дөрөх гунигтайхан ягаад Үхсний дараах асуудал шийдэгдэг учраас гэтэл 1983 оны 9 сарын 25-нд аврагдсан. Гим нүглийн ачааг тайлж тавьсан. Тэгээд аврагдаад гарч иртэл үнэхээр их талархал төрж байгаа. Тэгээд магтан дуу сурж байтал 174 дугаар магтан дуу энэ дуу их гой санагдсан. Миний сүнс ивэл аваад гэмийн ачаага тайлж хайсанд гэм гунигтай энэ хорвооч юрбосын ус болон хувирлаа халелуя магтаандуулъя миний бүхэн цагаат хагцсан Есүс эзэн тэ хамт байхад хаанч байсан их эзний ус энэ дуу үнэхээр яг адилхан санагдсан. Миний сүнс ивэл аваад Бурхны ивэлийг авч гмийн ачааг тайлж хайсанд хүнд гмийн ачааг тайлж хайсан гм гонигтай энэ хорвооч юр бусын улс болон хувирлаа. Халелуя магтан дуулъя. Миний бүх гм загаат гагцсан. Есүс эзэнтэй хамт байхад хаанч байсан их эзний улс. Энэ дуу шал эсрэг байгааз. Хашаанд минь байх эмпатийн цэцэг чиний төрх гонигтайхан үнтэй харьцуулахад баярлан хөөрхийн шал эсрэг байгааз. Аврагдах юм бол тэгэхээр сэргээх цаг эзний оршихуйгаас ирэх бөгөөд тийм ээ. Гим нүглийг тайлж хайхад энэ там руу явах ял шийтгэлээс бид салсан. Там руу явах ял шийтгэлээс чөлөөлөгдсөн учраас ямар их сэтгэл сэргэж тайвшрах вэ? Шоронд амьдарж байгаад шоронгоос гарч ирэхэд ямар сайхан байх вэ? Папион гэдэг кино энэ Папион гэх хүн шоронд ороод 13 14 жил байсан. Гарч ирэх гэж зөндөө оролцсон. Гэхдээ чадаагүй. Тэгээд 13 14 жил өнгөрөөд арайгш шоронгоос гарахд хүрсэн. За шоронд байжгаад 13 14 жилийн дараа гарч ирэхэд шоронгоос ирэх чөлөөтэй болоход ямар их сэтгэл сэргэж сайхан байх бол түүнтэй харьцуулахын аргагүй мөнхийн суурлээс аврагдсан учраас энэ баяр хөөргийг үгээр илэрхийлэх аргагүй байна. Тиймээс Библиэлд ингэж илэрхийлсэн байгаа. Исая 30 30-ийн 26. хамт уншия. Эзэн ард түмнийхээ бэртэнгийг боож, яр шархийг нь эмчлэх өдөр, сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж, нарны гэрэл нь 7 өдрийн гэрэл мэт 7 дахин хурц болно. Израилийн ард түмэн бурхан дуулуургүй байсан гим нүглээс болж, Вавилонд 70 жил дарлагдсан, олзлогдсон, 70 жил олзлогдож амьдарч байгаад бурханы нэгүслэр тэд 70 жилийн олзлолоос чөлөөлөгдөж Израилийн нутагт буцаж очсон. 70 жилийн олзлолоос эрх чөлөөтэй болоход Израилийн ард түмэн ямар ихээр баярлах вэ? Тиймээс эзэн ард түмнийхээ бэртэнгийг боож, яр шархийг нэмчлэх өдөр сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж. Вавилон гэх улсад сарны гэрлийг харж л байсан. Тэндээс харин чөлөөлөгдөд Израилийн нутагт эргэж ирээд сарны гэрлийг харахад ямар санагдах бол? Эрх чөлөөтэй болсон байдлаас Израилийн нутагт ирээд сарны гэрлийг харахад сарны гэрэл ямар харагдах вэ? Нарны гэрэл шиг илүү тод харагдана шүү дээ. Тэгээд Вавилонд олзлогдоод амьдарч байх үед ч нарыг харж л байсан. Израилийн нутагт эргэж ирээд нарыг харахад ямар санагдах вэ? Нарны гэрэл 7 дахин илүү хурц санагдана. Бүтэн жил өвчтний орон дээр зовж өвдөж байгаад жилийн дараа бүрэн эдгрээд
тэндээс гарч ирээд сарны гэрлийг харахад ямар санагдах вэ? Нарны гэрэл мэт тод санагдна үстэй. Нарны гэрэл ямар санагдах вэ? Илүү тод, илүү хурц, 7 дахин хурц санагдана. Түүнтэй адилхан аврагдаад шин бүтээл болоод аврагдсны дараа сарны туяа ямар харагдах вэ? Үнэхээр хайр татам харагдана шүү дээ. Нарны туяач бас адилхан. За гадуур явж илаа. Мод харсан чинь мод салхинд найгаж байна. Тэр салхинд найгах модны навчис дэрвэж байна шүү дээ. Тэр нь алга ташиж байгаа юм шиг л санагдана. Тосож угтаж авж байгаа юм шиг. За манайх Японоос чөлөөлөгдөхөд ямар ихээр баярлсан бэ? Дэмээ солонгос хүмүүс Японд тэгж 36 жил зовж байгаад эрх чөлөөтэй болоход ураа мандтугай гэхэд ямар сэтгэл сэргсэн бэ? Бид бүхэн тамийн шийтгэлээс чөлөөлөгдөж жинхэнэ амралт бий болж байгаа хүн тэр хүнд гарцаагүй сэргэлт буюу тайвшрал ирдэг. Тиймээс шинтгэлийн угаал гим нүглээ уушлуулахад Тит 3 дээр шинтгэлийн угаал ба ариун сүнсний шинчиллээр аварсан гэсэн үгийн дагуу гим нүглээ угаалгаж ариун сүнс ирснээр тэр хүн шинэ хүн болж байгаа. Энэ үед сүнс сэтгэл нь шинэ хүн болж байгаа учраас сэтгэл дотор баяр хөөр талархал төрдөг бахан, тийм ээ. Тиймээс ийм дуу байдаг. За сайн дуулж чадахгүй байгаа дуучлаарай. За нэг ийм дуу. Надад гол мэд тавныг надад гол мэд тавныг ийм дуу байдаг, тийм ээ. Надад далай мэд хайрыг, надад буулаг мэд баярыг. За ингэж мэдсэн бол сайн дуулж сурахгүй яваа, тийм ээ. Аврагдах юм бол ингээл дуулмаар санагдаад байдаг, баярлаж хөөрөөл сайхан, тийм ээ. Библийн Иеремия 31-ээс харцгаая. 31 31-ийн 22 Итгэлгүй охин чи хэр удаан үүгээр түүгээр явах юм бэ? Учир нь эзэн дэлхий дээр нэгэн шин зүйл бүтээв. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ. Түүний дараа 25, 26 хамт уншия. Учир нь би ядарч эцсэн хүмүүсийг хангаж сулдсан хүмүүсийг сэргээдэг гэв. Сэрээд харахад миний нойр надад тааламжтай байлаа. Иеремия Израилийн хувь тавилан харсан чинь үнэхээр их санаа зовсон байна. Гэтэл бурхан шин зүйл бүтээв гэдгийг сонссон. Тиймээс эзэн дэлхий дээр нэгэн шин зүйл бүтээв гэж хэлсэн. Энэ нь эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ. Энэ эрэгтэй нь хэн бэ? Есүс. Есүс ирснээр шин зүйлийг дэлхийд бүтээв гэж байгаа. Тиймээс Есүс ирснээр шин зүйл бүтээгдэхийг хараад энд 25 дээр учир нь би ядарч эцсэн хүмүүсийг хангаж сулдсан хүмүүсийг сэргээдэг. Есүс ирж загалмай дээр үхэж дахин амьснаар авралыг гүйцээж үүнийг шин зүйл гэж хэлж байгаа. Энэ сайн мэдээ тараагдаж хүн нэг нэгээрээ аврагдах нь шин зүйл бахна. Тиймээс энэ шин зүйл болоод тэгээд сулдсан сэтгэлийг сэргээдэхтэй холбож байна. Тиймээс гим нүгэл уучлагдсан хүн бат итгэл болон найдвар түүнд бий болдог. Та нар түүнийг хараагүйш түүнийг хайрладаг. Та нар түүнийг харахгүй байгаач түүнд итгэдэг. Та нар хэлхийн аргагүй алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна. Сэтгэлийн авралыг авах үед баяр хөөр бий болж деваажинд орох зам нээгдсэн учраас ямар сайхан байх вэ? Христэд итгэгч хүн зовлон авдагч зоригтой зовлон учраас. Тиймээс зовлонтойдоо баярладаг гэж байгаа. Яагаад вэ? Эзний өгж байгаа баяр хөөр болон сэтгэл сэргэлт тайвшрал байгаа учраас шинэ хүчийг өгдөг шүү дээ. Тиймээс зөвхт хүн өөхөх үедээ ч яах вэ? Өөхөх үед ч баяртайгаар өгдөг хүн олон байдаг. Библиэлд хэлэхдээ
Төрх өдрөөс өөхөх өдөр дээр номлогчийн үгс 7-гийн 1. Яаж өөхөх өдөр нь төрх өдрөөс дээр байх вэ? Аврагдсан хүний өөхөх өдөр төрх өдрөөс найр хийдэг. Аврагдсан хүний хувьд өөхөх өдөр нь найр хийх өдөр юм аа үнэндээ. Яагаад? Солонгост амьдарч байгаад тийм ээ. Солонгос Америк руу явхаар боллоо. Илүү гоё газар руу явхаар боллоо. Энд чинь алга таших үйл явдал үсттэй. Бид Деважинд очих юм бол газар дээр байж байгаа Деважин руу очиж ивэл энэ алга таших зүйл. За бид нар оршуулгын газар очих юм бол аврагдсан хүн Деважин руу орж байгаа нь харагдаад л Деважин ямар газар болох нь харагддаг бол яах вэ? Бид нар бүгдээрээ өөхөж байгаа Христэд итгэгчдэд ямар их атаархах бол. Эзэн харуулж өгөхгүй байгаа нь аз юм тийм ээ. Харуулж өгвөл хурдан өөхийг хүссэндээ хизээ өөх юм болоо өөхөхгүй байх таа гэж бодоод байна үсттэй. Өөхөх өдөр нь Христэд итгэгч хүмүүст баярлах өдөр байх нь. Сургаалт үгс 14-ийн 32 дээр буруутан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдана. Зөвхт нэгэн өгсөн ч юу вэ? Хоригдох газар олно. За хаяа бид нар нэг ийм магтан дуу Бон Хёпер гэх хүний тэр сайн хүч чадлаар гэх дууг хаяа дуулдаг. Энэ Бон Хёпер гэх хүн Германы алдартай теологч, за бас пастор хүн байсан. Энэ хүн Америкт сурахаар 1 жил очоод сурж байсан. Энэ хүн үнэхээр онцгой авьяас чадaltaй хүн байсан учраас Америкаас ч бас энэ хүнийг Америкт үлдээд профессор болооч гэж чин сэтгэлээсээ хүсэж байсан. Гэтэл тэр хүсэлтээс татгалзаад Герман руу буцдаг. Германд очоод Германд Гитлер юудэчүүдийг ямар ч өршөөлгүйгээр алж устгаж байсан тэр цаг үед энэ Гитлерийг зүгээр ингээд хараад байж болох юм уу? Жишээлбэл солиорцсон байгаа хүн том машин унчихсан жолоог нь бариад хүмүүсийг дайраал алаал яваад байлаа. Тэгвэл тэр жолоог зүгээр хараал байж байх ёстой юу? Аль эсвэл тэр жолоог булаахан зөв үү? За тэгээд жолоог нь булаахан тэр нь илүү дээр үсттэй гэд Гитлерийн эсрэг талд байж байгаад шоронд ороход турсан. За тэгээд эцэст нь тэр цаазлуулсан байдаг. 1945 онд цаазлуулсан. Тэр үед 1945 оны 4 сарын 8-ны өдөр цаазлуулсан. Хоёр харгалзагч ирээд тэр Бон Хёперт хэлдэг. За таны сүүлчийн мөчрлээ гэхэд хамт байсан нөхд нь нулимс туслуулаад гашууддаг. За гэтэл энэ Бон Хёпер гэх хүндэт нөхдөө баярлаарай. Өнөөдөр бол миний шинэ өдрийн эхлэл юм аа гэсэн. За би одоо үхлийг даваад гарах юм бол шинэ өдөр, жинхэнэ миний өдөр эхлэх болно. Тиймээс баярлаарай гэсэн. Тэгээд цаазлуулсан. Тэнд байсан харгалзагч болон Бон Хёперийн үхсэн хүмүүсийн сэтгэл их хөдөлсөн гэж байгаа. Тэр үхээс өмнө амьд байх хугацаанд өөрийнхөө хайр түнд бичиж илгээсэн загтал одоо бидний хаяа дуулдаг тэр сайн хүч чадлаар гэх магтан дуу байгаа. За тэр бол Германы сурах бичих хүртэл байдаг гэж байгаа. Тэгэхээр Христэд итгэгч хүн өөхөх үед ч баяртай байдаг. Яагаад? Бид мөнхийн Деважинд орох учраас. Тиймээс гим нүгэлгүй ертөнц, үхэл байхгүй ертөнц, өвчин байхгүй ертөнц, тэр ертөнц рүү бид нар боддоор орно. Тиймээс эзэн ирэх тэр өдөр хамгийн ихээр бид нар баярлах бахна. Малах 4-өөс Малах 4 4-ийн 2 Гэвч миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын наран эдгэрлийн жигүүртэй мандан та нар урагш явж хашаанаас гарсан туглууд мэд харайлгах болно. Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандан. Есүс дахин ирэх үеийг хэлж байгаа. Есүс дахин ирэх үед эдгэрлийн жигүүртэй мандна.
Есүс ирэх тэр өдөр эдгэх туяаг засраана. Тиймээс эзэн ирэх тэр өдөр бид бүгд авж байсан сэтгэлийн шарах нэг мөчөд бүгд эдгэх нь байна. Тэгээд эзэн ирэх тэр өдөр бидний маш их урсгасан нулимс, тэр нулимсыг бүгдийг арчиж өгөх өдөр шүү дээ. Тэгээд бидний бие ч бас эзэнтэй адил цог жавхлантайгаар өөрчлөгдөнө. Аврагдсан хүмүүс шил зүвхээ болно. Тахир дутуу биеийн ч бас өөрчлөгдөн шүү дээ. Бүгд өөрчлөгдөж хамгийн жаргалтай үе болж сэтгэл амрах, тайвшрах үе ирэх нь байна. Тэр өдөр ирнэ гэж эзэн хэлж байна. Тиймээс хашаанаас гарсан туглууд мэд харайлгах болно. Хашаанд хорж байгаад гаргаж байгаа туглууд баярлал оодгон гүйлтэн үсттэй. За гэтэл тугал байхаас харайлгаж тоглож чаддгүй нэг амтан байгаа юу вэ? Ямар амтан бэ мэдхүү? Заан тэгж харайлгаж чадахгүй. Ягаад дэндүү хүнд учраас тугал байхаас л харайлгаж чадахгүй. Заан харин тугал бол оодгоноол харайлгаал. За диваажн руу ороход ямар сайхан байх вэ? Тиймээс Бурхны үгийг Бурхны үгээр хүлээж авч байгаа хүнд амралт болон тайвшрал, сэтгэл сэргэлт ирдэг байна. Бид итгэлийн амьдралд ч бас биднийг тайвшруулдаг зүйл байгаа. Юу биднийг тайвшруулж сэтгэлийг сэргээдэг вэ? Библи үнэхээр гайхалтай ном биз дээ. Библи бидний сүнсийг цэвэр тунгалаг, тайван болгож сэргээдэг зүйл байна. Тиймээс таны хууль миний баясгалан байгаагүйсэн бол зовлон зүдүр дотроо би мөхөх байлаа. Эзний үг биднийг тайвшруулж, бидэнд эр зоригийг өгч биднийг сэргээдэг бахна. Тиймээс яагаад давчтаж хэцүү байх болдог вэ? Библиэд ойр байхгүй учраас Библиэд ойр байдаг хүнд Библи итгэгддэг байна. Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөд тэднийг бүдрүүлэх зүйлж байдаггүй. Эзний хуулийг уншаад зогсохгүй Библийг хайрлаж байгаа хүнд агуу амар амгалан байдаг. Тэднийг бүдрүүлэх зүйлч байдаггүй. Энэ дэлхийд дээр бүдрүүлэх зүйл байхгүй бах аргагүй. Бүдрүүлэх зүйл их байх боловч түүнийг саад бэрхшээлээр тооцохгүй гэсэн үг байна. Тэгээд Библиэлд Google гэдэг зүйл гардаг. Энэ Библиэлд дээрх Google бол залбирлын суудар. Энэ Google-ийг галд шатаах юм бол энэ Google-ийн үнэр бол үнэхээр таатай байдаг. Тиймээс стрессцэн хүн энэ Google худалдаж аваад энэ Google-ийн үнэрийг үнэртүүлэх сэтгэл сэргэдэг. Энэ залбирал бол бидний сэтгэлийг тайвшруулдаг, сэргээдэг байна. Тиймээс өвдөх сүгдүүд эзэнд шудраг нээлттэйгээр өөрийнхөө сэтгэлийг уудлбал эзэн бидний сүнсийг тайвшруулж сэргээж өгөх нэ. Соломоны дуун 1:2 дээрээс харвал учир нь хайр чинь дарснаас ч таатай гэсэн үгийн дагуу эзний нэгүсэл, эзний хайр энэ дэлхийн дарс бол баяр хөөргийг, инээд хөөргийг илэрхийлж байгаа. Энэ дэлхийн ямар ч инээд хөөр баяр жаргалаас илүү дээрээ. Тиймээс эзний хайрыг мэдрэх үед эзний хайр бидний сүнсийг баясгадаг бахна. Тэгээд дарсанд бүүс огтур үүнд хэд самуурал буй харин сүнсээр дүүрээ гэж хэлсэн. Согтсон хүнийг зодсон ч өвдөхгүй тийм ээ. Согтуу хүн архиныхаа халуунд сэтгэл санаа нь сайхан байж таатай байдаг гэж байгаа, тэгдэг гэж байгаа. За тиймээс архин гарвал ямар их толгой өвддөг вүлээ. За шар тайлах юм хэрэгэлдэг. Ариун сүнс бол өөрөө дарсанд бүүс огтур үүнд хэд самуурал буй харин сүнсээр дүүр. Тэгэхээр ариун сүнс энэ сүнсэн дотор ажиллах тусам яах вэ? Хүн зодсон ч өвдөхгүй, зодоод л байсан өвдөөгүй, сэтгэл санаа өөдрөг байж амьдрна. Тийм юм болдог бахан. Тэгээд бид хинтээ нөхөрлөх вэ гэвэл бурхантай ойр байгаа хүнтэй нөхөрлөвл гарцаагүй сүнс сэргдэг, тийм ээ? Итгэлээр сайн амьдрахгүй ертөнцлөг хүнтэй нөхөрлөвл сүнс сэргдэггүй бахна, тайвширдаггүй. Итгэлээр сайн амьдарж байгаа хүн, эзэнд түшиглэж амьдарж байгаа хүн, тийм хүмүүстэй цаг гаргаж нөхөрлөвл бидний сэтгэл сүнс сэргдэг бахна. Нэг өдөр дүүргийн нөхөрлөлд очмооргүй байна, хэсгийн нөхөрлөлд очмооргүй байна. Гэхдээ очлоо. Хамт аврагдсан ахын дүүстэй нөхөрлөх юм бол сэтгэл сэргээл тайвширдаг үгүй юу?
Стресстэй ирж гин үү? Тайвшраад ирж гин үү? За нөхөрлөлд за ирчээд очичоод ирэхэд сайн болоо дараа дахиад очно гэдэг тийм ээ. Ангийн уулзалтанд очоод ирэх юм бол сэтгэлд сайхан байдаггүй, тавгүй байдаг үстэй. Хайрын цаг гээл. За гэтэл Христэд итгэж хүмүүсийн цуглаж байгаа нөхөрлөлд оролцох үед юу бий болох вэ? Миний сэтгэл сэргэдэг, тайвширдаг, баяр хөөр бий болдог. Илж Паул Тимотиг тэгтлээ их харахыг хүссэн. Энэ Тимотиг харахад сэтгэл нь үнэхээр их сэргэж исэн бахан. Бид бүхэн сайхан гэрчлэл сонсох үед бидний сэтгэл тайвширч сэргдэг тийм ээ. Тэгээд би аврагдаад анх аврагдсан хүн гэрчлэл ярьж байхад сонссон тэр гэрчлэлийн сэдв яг миний сэтгэлтэй адил байсан. Ямар сони юм бэ? Тэгээд чуулганы түүхийн тухай ном унших юм бол шал өөр цаг үеийн хүмүүсийн бичсэн ном гэтэл яг адилхан мэдрэмжтэй байгаа. Яаж юм адилхан байгаа юм болоо? Тиймээс сайхан гэрчлэл гэдэг ч юм уу, тийм зүйл бидний сэтгэлийг үнэхээр сэргээж баяр хөөртэй болгодог. Тэгээд бас нэг нь аврагсны дараа бидний сэтгэл үнэхээр сэргэж тайван багасаа гэж хурцчихвэл тайвшруулагдмаар байвал, тайвширмаар байвал хаашаа хар гэдэг байд. Тайвширмаар байвал хаашаа харах вэ? Дээшээ хар, дээшээ. Хараагаа өргөн дээшээ харж, Бурхныг байнга бодоод л үхэж дахин амьсан Есүсийг байн бодох хэрэгтэй. Бурхан ямар нэгэн бэ? Есүс ямар нэгэн бэлээ? Түүнийг байнга бодвол бидний сүнс тайвширдаг, сэргдэг бахнэ. Тиймээс эзэн ямар их инэрэнгүй нэгэн бэлээ? Ямар агуу хүч чадалтай нэгэн бэлээ? Биднийг ямар их хайрладаг вүлээ? Энэ загалмайн тухай бид нэр их сонсдог. Энэ загалмайн тухай бодоод байх юм бол энэ загалмай бид бүхний амьдралд үнэхээр бодит байдал дээр хүч өгдөг. Тийм юм байдаг нэрнгэсэ. Тэгээд Бурхны үгийг байн бодож энэ амлалтын үгийг санах хэрэгтэй ахна. Библийн Иремья Библийн гашуудлын номноос харъя. Гашуудл 3:19 19 Зовлон зүдүр болон тэнүүчлээ бодох тусам шарилж ба хор мэт гашуун ахуй сэтгэл минь үүнийг санах тусам алд биедээ агшиж гудайв. Гэвч оюун бодолдоо тунгаах тусам найдвар бас надад байна. Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлтөн төгсгөл гэж үгүй. 23-ыг хамт уншийе. Өглөө бүр энэ нь цоо шин юм. Үнэн ч сэтгэлтэй нь юутай агавэ. Энд зовлон зүдүр болон тэнүүчлээ бодох тусам шарилж ба хор мэт гашуун Израиль сүрчгсэн байгаа учраас сэтгэл нь үнэхээр их гашуун шаналлтай байна. Тиймээс ахуй сэтгэл минь үүнийг санах тусам алд биедээ агшиж гудайвч оюун бодолтой тунгаах тусам найдвар бас надад байна. Юуг тунгаасан бэ? Бурхныг бодож бурхны амлалтыг бодон тунгаасан учраас дахин сэтгэлдээ хүчийг олж авч байна. Сэргэж тайвширж байна. Өглөө бүр энэ нь цоошин юм. Үнэн ч сэтгэлтэй нь юутай агавэ. Тиймээс хэцүү үед амлалтын үгийг байн санаж бодвол энэ нь бидэнд шинчлэл болдог. Бидний сэтгэлийг сэргээж шинчилж өгдөг. Соломоны дуун 1-ээс харъя. Соломоны дуун 1 1:16 Аяа хайрт минь чи юутай үтсгэлэнтэй арган нүгий дур булаам зөөлөн бойдон маань зүлэг ногоон. Аяа хайрт минь чи юутай үтсгэлэнтэй энд Аяа хайрт минь Соломон учраас Есүсийн сүүдэр ахна. Аяа хайрт минь чи юутай үтсгэлэнтэй гэж байгаа нь царайлаг сайхан дур булаам гэсэн үг, сэтгэл татам гэсэн үг байна. Энэ дэлхийд дээр хамгийн төгс үтсгэлэнтэй дур булаам нэгэн хэн бэ? Есүс. Есүс шиг хамгийн сайхан,
байхгүй. Есүс шиг төгс үтсгэлэнт нэгэн нь Есүс шиг сэтгэл татам нэгэн гэж байхгүй. Яагаад? Загалмай дээр цовдлогдсон Есүс, үхэж дахин амьсан Есүс. Энэ хэмжээнд бидний сэтгэлийг булаадаг зүйл, татдаг зүйл байхгүй. Тэгээд чи юутай үтсгэлэнтэй арган нүгий дур булаам гэж байгаа нь ямар үг вэ? Энэ дур булаам гэж байгаа нь баяр баясгалыг авчирдаг, эрч хүчийг сэргээдэг, тайвшруулдаг гэсэн үг байна. Тиймээс аяа хайрт минь чи юутай үтсгэлэнтэй арган нүгий дур булаам. Тиймээс эзэнтэй ойр байдаг хүн эзэн тэр хүний сэтгэлийг сэргээж, сэтгэлд нь баяр хөөргийг өгч, сэтгэлийг нь аргадаж өгдөг. Үхэж дахин амьсан эзнийг харвал бидний сэтгэл тунгалаг болдог. Чи юутай үтсгэлэнтэй дур булаам. Өнөөдөр амиллын өдөр. Өнөөдөр ч бас эзнийг хар. Би уг нь тэр магтан төгсгөлд нь дуулах гэсэн. Эхлэх үеэр магтан дуучид дуулчихсан. Дахин амьсан эзэн өөр дуулах ёстой л доо. За ямар тач. Дахин амьсан эзнийг харах юм бол сэтгэл тайвширч сэрэгдэг байх нэ. Энэ үгэн дээр гарч байгаа шлэн чи юутай үтсгэлэнтэй дур булаам. Тэгэхээр эзнийг байн бодож санах тэр хүний сэтгэл нь цэлмэж гэгээлэг болдог. Өөр бусад хүмүүс бүгд мартсан ч эзэн намайг санаж байгаа, намайг анхаарч байгаа шүү дээ. Намайг хайрладаг. Тэгээд бид эзэнтэй тун удахгүй уулзна. Тиймээс эзнийг царайгаараа харж уулзахад ямар сайхан байх вэ? Тиймээс чи юутай үтсгэлэнтэй дур булаам. Тэгэхээр бид бүхэн амралтыг олж авсан бас энэ дэлхийн хүмүүсийн мэдгүй тайвшрал, сэргэлт бидэнд бий. Энд Исая 28-ийн за нэг зүйлийг харъя. Исая 28 дээрээс харах юм бол энд 28-ийн 12 дээр тэр тэдэнд энд амралт байна. Эцэж туйлдагсдад амралтыг өгөх тун энд тайван байна гэсэн боловч тэд сонсохгүй байсан. Энд эцэж туйлдагсдад амралтыг өгөх тун гэж хэлсэн байна. Энэ дэлхий дээр за бид ч аврагдахаас өмнө эцэж туйлдсан хүн байсан. Гэтэл аврагсны дараа одоо бидний эргэн тойронд харах юм бол үнэхээр ядарч, үнэхээр зовж шаналж байгаа, гим нүглийн ачааг үүрч шаналж байгаа, зовж байгаа хүмүүс олон байгаа. Тийм хүнд одоо бидний хийх зүйл юу вэ? Бид олж авсан энэ амралтаа өөр бусдад бас дамжуулж өгөх ёстой. Тиймээс эцэж туйлдагсдад амралтыг өгөх тун би өөрөө эзний амралтыг авсан. Тэгээд эзний өгсөн энэ сэргэлт тайвшрлыг мэдэрсэн хүн одоо энэ зүйлийг олж авсан хүн өгөх ёстой. Хинд вэ? Эцэж туйлдагсдад өгөх ёстой. Нэг ишлэл харцгаая. Исая 40. Дөрчийн 29. Эцэж ядарсанд нь тэрээр тэнхээ өгч, чадал барагдсанд нь хүч нэмдэг. Эд залуу хүнч эцэж туйлддаг, эдэр залууч унаж бүдэрдэг. За түүний дараа хамт уншия. Эзэнд найдагчд харин хүчээ сэлбэж, бүргэд мэт жигүүр дээрээ элен халина. Гүүхтээ үл ядарн алхахтаа эс цуцнаа. Эзэн эцэж ядарсанд нь тэнхээ өгч, чадал барагдсанд нь хүч нэмдэг нэгэн. Эд залуу хүнч эцэж туйлддаг, эдэр залуусч унаж бүдэрдэг. За тэгвэл эцэж туйлдсан хүнд хүч өгдөг, эцэж ядарсанд нь тэнхээ өгдөг. Авах арга зам нь юу вэ? Харин гэж байгаа. Харин эзэнд найдагчд. Найдна гэдэг нь харахыг хэлж байгаа. Христэд итгэж Христийг харах бахна. Бид бүхэн загалмай руу харахад аврагцантай адилхан аврагсны дараач үхэж дахин амьсан эзнийг харж байгаа хүн. Дээшээ харж байгаа хүн эзэн мэдж байгаа учраас эзэнд найдагчд хүчээ сэлбэж, бүргэд мэт жигүүр дээрээ элен халина.
Гүүхтээ үл ядарна алхахтаа ил цуцнаа. Тиймээс аврагдаагүй бүхий л хүмүүс зүтгэж туйлдсан, хүнд ачаа үүрсэн хүмүүс эцэж туйлдагсад байх нэ. Тэдэнд бид авсан энэ амралт, бид бүхэнд байгаа энэ амар тайван, энэ сэтгэл сэргэлт тайвшрлыг бид бусдад бас өгөх ажлыг хийж, тэдэнд жинхэнэ амралт юу болохыг, энэ амьдралын жинхэнэ баяр хөөр юу болохыг бид бүхэн тэдэнд дамжуулах ажлыг давтан хийж байгаад эзний өмнө зогсох ёстой байх нэ. Тиймээс Бурхны сургаалын онцлог бол давтагддаг байх нь сайн байх нэ. Тэгээд давтагддаг энэ сургаалыг сайн авч, энэ нь бидний цус болон мах болж, энэ нь бүрэн дүүрэн өөрийн болох ёстой охин. Тэгэх хэрэгтэй. Хамт залбирцгаая. Инэрэнгүй бидний Бурхан Аав минь, бид бүгд эзэн таны үнэт цусаар аврагцаан энэ гайхалтай нэгүсэл хайранд тань талархаж байна. Найдваргүй бид бүхэнд найдварыг өгч, эзний үхэл болон дахин амьлалаар бидэнд жинхэнэ амралт болон амар тайвныг өгч, бид бүгдэд тайвшрал сэргэлтийг өгсөнд үнэхээр их баярлалаа. Одоо хүртэл энэ үнэтэй сайн мэдээг мэдгүй байгаа сүрэл рүү яваа тэр хүмүүст энэ ерөөлт мэдээг бид бүхэн гэрчилж байгаад эзэнтэй уулзахад туслаарай. Дэлхийн сайн мэдээнд Бурхантай хамт байж хамгаалж өгч, эзэн та өөрийн хүч чадлаа илчлэн харуулаарай. Мөн удахгүй бол хаврын семинартаач та хамт байж өгөөд, аврагдсан бүхий л ахан дүүсийн зүрх сэтгэлийг та нэгтгэж өгөөд өөрийнхөө ажлыг явуулаарай. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.